Ховд аймгийн зэрэг сумын 90 жилийн ажрууд. Өвтэйсэн нүүдэл. Уг Монголын баруун хязгаар нутгийг мөнхөд харуулдахаар хашин тогтсон уур балтай. Өндөрөөс өндөр уртаас урт энэ улсыг зэрвс харахад мөнхөд нойрсон үлэмж бие тадал дүнсийн байх боловч өвөрвөлдэн үнэртний соёл иргэншил баялаг амьдралын хэлбэрийг агуулan оршно. Уурга тусгаар Монголын баруун захын халдшгүй цайз хэрэм болсон Алтай улсын харуулуудыг загчин хэмээн нэрийдэх болсоор 500-ыг илээжээ. Өргөн ойрын тулгын чулууны хэлтэрхий улсын загчин ардын өвтөө Эхнүүдийн хан тусгаар тогтнолын төлөөх тэмцэлийн гал бүргсэн халуун цусаар эхэлсэн бол Энгэ тунхын цагт нүүдлийн соёл иргэншилийн гайхамшигт мөн чанарыг хадгалан үлдсэн Эгэл атлан энгүү үйлсээр үргэлжилсээр байна. Загчин нь зүүн гарын хаан тулсын хааны мэдлийн 20 гарын утгийн нэг байсан бөгөөд Галдан бушгад хаан 17 дугаар зууны далаад оны хэр ойрын тайчнарын эзэмшил ангиурээс ирэмгийн дайчин ирээс үхий цоон тооны албат өрхийг татхан гаргаж нэг утга болгон улсын хан зүүн өмнөд эрен хавиргийн газар хил харгалзуулан суулгаснаар загчин утга анх бий болсон төвтэй. Загчин утга ойрын хаан тулсын төрийн хамгаалалт ойрын хаан тулсын цэргийн гинтийн дайчилгаа төвд улсад дэлгээх хилчиглүүлэгчдийн нэмэгдэл алба нийлүүлж биеэр оролцдог хамгаалалтын албаныхан байлаа. Загчингууд зүүн гарын хаан тулс болоод Дундад Азийн хотон Уйгур угсааны зарим ханилэг халахтай хэл залгадаг нутгийн зүүн хэлийг сахин хамгаалдаг байжээ. Манжичин улс зүүн гарын хаан тулсыг байлдан дагуулахад загчин нар хамгийн дөрөв дүртэж маш их зовломж дүүрийг амссан юм. Загчин утгууд манжтай ширгэлдэн ирэлгээгээр тулгсаар байсан тул манжууд загчинд ихэд өшөрхөн хүс тэмтэрч олзолж авсан цөөн айл өрхийг боол зарцуулган хаан сайгүй цөлж байлаа. Ойрын хаан тулсын хязгаарын загчин зэргүүдээс манж нар ихэд айдаг байсан тул тэднийг захын чом хэмээн нэрлэж байжээ. Загчин Төмөн Ховд аймгийн зэрэг Алтай, Мөст, Манхан, Уянч зэрэг сумдад тархан суурьшжээ. Зэрэг сумын загчин ард Хамбаатар, Жаргалант, Бомбот, Сутай хэмээх дөрвөн их хайрхны дунд орших алтан тээлийн хөндийд нутаглаж өөрийн амьдралын өвөрмөс хэв маяг болох нүүдлийн зан заншилыг хадгалан үлдснээрэн бусдаасан онцгойрдгийг. Тэд малахуйга жилийн дөрвөн улирлын урамсгал тохируулан ус вэлчээрийг даган нүүдлэх амьдралын хэв шинжээрэн ялгарч харагддаг. Угаан тэсэг бүгдийн амьдралын сонгод хэлбэр хэмээн шалгарсан нүүдлийн соёл иргэншил Алтайн савд одоо ч үргэлжилсээр буйгаад цаашдаа ч хэдэн мянганаар үргэлжлэх байлаа. Зэрэг сумын нутаг алтан тээлийн хөндийн нэгэн цагт алтан твш хэмээгддэг байлаа. Тэр цагт ойролцоох сумуудад аж төрж байсан зарим загчин ард малахуйг ан алдаж амьдрал нь дөрөйдөхөд хүрэхэд үржил шимт алтан твшийн хөндийг зорин ирсэн гэдэг. Эдийн нутагт ирж хөх тарай тарин амьдрал ахуйгаан залгуулах болжээ.
зэргийн голын чиглэг үрж шимтэй энэ хэсэг хэн газрын хөрсөнд тарьсан хөг тарай намар цагт алтран шаргалтан намирын долгиотж харагддаг байжээ. Алтан твшин хөндий дэр суурьсан хүмүүсийн амьдралж алтран шаргалтах хөх тарай ажил өнгөлөг сайхан болсон юм. Дэмжгүүжраас загчин олон алтан твшиг хэмээх нэрийг аяндал алтан тэл хэмээн зөөлөн дулаан өрн дуудсан аялга дуудлагаар сольжээ. Салоха, минь наашрай. Одоо дээр гадар жилэн гараад өсгөө нүүдлгээс өсгөө миний хөө малан туушуу. За. Атла гараад ирдэг миний хөө. Бараа нэгдэрэ. За. Кэмэ хаана байж гэнэ хөө. Нуурын дээдлэлтэй байж. За байж. Мөн байж юу? Авч одоо нүүдлгэнэ юм. За ундаа уучгаад бараагаад игнэ хөө. За тама хаана уу? Ана доош ардуу гүнэ. Хүрээд орж гүнэ. Тэт салж гараа юу? Дээрэн жилэн гаралаа. Нор нам газар уухаа дээрэн жилэн гараад жилэнд мал шулдагдах шиг байна. За хүүхдүүд одоо нүүдээ та гэрийнхээ дотор юм дэглэл бид нэг гарч оосор үчэн тайлъя. За тэгээд Дундас тайлтна. Тайлж яа. нэг ишгэн тагтаж. Хатээ тийм. Танаагаата тэгээ буусан газар цагаалах юм билгүй. Манай буусан газрын цагаалнаа энэ жилэн гараад их хүүтэн байна гинэ. Манай өвөө тэгж гинэ. Бол амиг бол жоохон шуураад байна. тийшээс. Тэгээ жоохон өөрийн өвсөн жоохон холдоод. Зарим жоохон холдоод байна. Одоо хээлэн өсөж байгаа маань. Тэгээд одоо жоохон доошсон гал. Тэгээд нүүх чааш байна. Энэ одоо хийсэн хэсгээс хаш. Жилэг гарахад юм бол дорхноо мөдчихнө. Явар тажигнаж салхилэн бидсэн дүн өвлийн хүйтнээр хэлтийн малан хайрлаж дулан өвлж зөргөн нүүдлэн амьдрах монголчууд одоо зөвхөн энэ нутагт алтай л үлдчихэ. Эзэмүүдгүй цагаан сар болох гэж байгаач хүйтнээрч гучгарын хэмээс буухгүй байгаа тул малчин мажгийнх нүүхээс өөр аргагүй болж өвлийн өнгө нэгж гэлээ цагийн байдал нарны аясаар өнөрийн малан хариулах нь уулынхны ёс жайг. Тийм болоод л зэрэг сумын малчин ардууд цагаагарын тухай нөхцлөөс үүдэн өвөлдөн 2-оос 3 жудаа нүүх нь бий. Явар тачгинсан хайр өдрүүдээр загчин нүүдэлчид зэргийн хөндийг орхин зүүн болон баруун ууланд орших хар зингэхэн цагаан өтөг боорог бүүлээс бялзуухай хэрлэг өнгөлцөг зэрэг газруудад байрлах наран эвэр өнтэй дулаан салхины нүмертэй өвлж өгөн зоригдов.
хахир хуйтан өвлөө суулж загчин өрөх хүн малгүй хоёр хуваагдахад хүрдэг. Өвлийн нүүдэлд зөвхөн бог малыг авч уул өөд гарна. Бог мал жавар хургасан хүндид онд ороход бэрх байдаг байна. Харин хүүхдүүд мөн төв дээр хичээл сургуульдан уягдсан үлдгээс өөр замгүй болдог. Айл хотол ах дүүсэрэн энэ байдал дасан зогсож хүүхэд бод малаа нэг хэсэг нь авч үлдэхэд нөгөө хэсэг нь малаа туун далайн төвшнөөс дэш 3000 метрийн өндөрт орших өвөлжөөгөн зордов. Өвөлжөө хүрэх эгц савчим зам цастаж мөцсөн байдаг нь нүүдлийг бэрхшээлтэй болгодог. Энэ үед тэмээ халтарч нүүдэл саатах тохиолдолж байдаг учраас нүүдэлч шороосгон халтаргааг арилгадаг байна. Үүнийг нутгийн иргэд харуу тавих хэмээн хэлж заншжээ. Үейтэн дулааны альчиг цагта бартаа саатыг үйл ажиллагааг нүүх айны хамгийн гол зүтгэх хүч нь тэмээ юм. Эрэстэс уур амьсгал хадасхан тогтоц. Өндөр бай цууланд дасан зөгцсөн алтай тэмээ нүүдлийн жимээр гэрвараагаан тань өгсөж уруудсан энэ дүр зураг хэдэн 100 хэдэн мянган удаа давтагдсан лавтай. Өвлийн нүүдэл бусад нүүдлээс харьцангуй богино зам туулах боловч хүйтэнд хүүхэд багчууд зудрах нэлбэг. Гэвч өөрсдийн залгамж халааг бэлтгэж байгаа загчингууд үүнийг төдийлөн бэрхшээл гэж үздэггүй бөгөөд харин чиг хонь малаан туулгах зэрэгээс эхлүүлэн зам бартаа туулах нүүдлийн зан үйлийг хүүхэд багчуудаа таниулж аажмаар амьдралд бэлтгэн төлөвшүүлдэг байна. Загчин нүүдэлчид өлхөн дон өвлжиж ардаан цусны хэмээн ярьдаг. Тэд нөмөрн өөлөг наран эвэр энгэр газарт байгаа өвлжөөгөн өлхөн гэж нэрийдэг. Сас дөргөлийн бэл хярлан хөвөрсөн нүүдэл үүрийн 5 жингээр ихэлсэн бол үдийн хэрд зорьсон газар ирлээ. Цаасаа бүгдчээр минийхөө. Чи яваад нэг тавган засч ачаалтай хурднаад авчаа цайг үзэх. Өлхөндөн төрүүлж ирэн төхөнсөн загчин айлууд болон замд таарсан айл үрхүүд айсгүй нүүдлийг тосон халуун цай эдээ тавган барин угтаж дайлж цайлдаг уламжуултай. Нүүдэл угтагсад сэтгэлийн шингээ чансан цай хамгийн амттай шинттэй гэсэн эдээ будагаан барьж нүүдэлчдийг тосдог энэ уламжил нь нүүдлийн соёл иргэншилийн хамгийн нандин өв юм. Оо тарган тав тарган. За сайн үгүй. Оо сайхан. сайн үгүй. Сайн үгүй. Яг утсан баха. Тэдгээр нааш тэйгөө. Ади дэна зурага нааширга. Амтнээ ток жохойд. Тэр гэдэг яг нийлэн гарах юм. Жоох жилтэй ядтай шүү дээ. Жоох жилтэй. Үйтэнд Манайх дээр гадраа жилэн гараад яхан доошлдог юм нүүж үү? Тэр доогоор гаагууд удаа биш үү? Доогоор жилэн. Сарас түрүүний бууд садяны яхан жилэнгээс алдаа мөчгтэн нам гацтай. Тэгээд одоо цагаасарийнхаа бэлтгэл хийсэн ата. Одоо яг гол цагаасарын бэлтгэлд дээрээ. сумын дээр гараад шүү. Тэндээс одоо өөлө маргаш гэдэг явсараа гэж шүү. Энэ бууна тэгш газар гэдэг л гэрэмэрнэ. Энэ өтгөлө наатлыг бүрөө байдаг шүү. Тэр аваад дуудаг яа. Яа ирэн сайхан даа. Ачаа яалаа. Оо. 그래도 오늘 운드로 내가 더 넣어. Тамины хөө отрын дээр барь сурна. 자, 다시 들이 좀. Аа. 다시 들이. 예, 자, 저거.
이거 없다. 다시. 지는 거 뒤지. Яаш нэрка. Наад юм дараа. Гарга. Ээ. Тэгэхгүй шүү. Наач. Эндээ тоо. 이거 어디 두고 타르지. 그거 좀 타르. 이거 얕들어 돼. Йоо ятарч нэг. Гайгүй. Мад их таруу гайгүй юу? Гайгүй. Вот юустэй. Сорго гадар тэгнэ минь гоо. 웃음juk дайрж ирэн. Гайгүй. Тэгээ нэг суудлыг одоо энэ отор нүдлийг сурж авч болохоор байгаа юм. Оо бааш. Яаха. Маргаш. Мар яаха. Хонгод үдэг өндөг. Тэгэхгүй. Эндэн Тийдэж тэгэхгүй. Отдоо чөөхсөрдөө. Энэ удаа удаачлаад байгаа. Энэ удаа үүдөөд дээгэр мөсмөсөө хөрж байгаа. Янтаа хад гэдэг байхгүй. Энэ дүн болчихсон энэ хартд болчихсон. Босчих. Одоо үүдөөс нэг тийм мөсийг могоод болчихсон. Дөхөд ისდოხორ. гүтмэг. Энэ одоо бодвол бүдээ юм. Амттай хад нэр хөрдгөө байхгүй. Хөрдгөө төрөстэй амттай хад нэр гэдэг юм байна. Үүдөөс төрөд яг юм мөс көрөө. Гүбөшөд мөсийг тоолж мадаас коодохгүй. Одоо мотыг оноос энэ ус хийж байгаа учраас Энэ дэшэр бодгод байна. Энэ мод дэшэр бол ихэдмэтэй яв. Тэрнээс модлыг нэс их авчих. Одоо атмын доод мотон гэрийг сургаад ирсэн. Зачаамт бүдэг байдина. Уучсан багтын доктор хүүтэргээд ахгүй. Хадуу хардаг гэсэн юм даа. мөсний даваас олж гайгүй дээ. Мөсний даваас олж бүлээн бай тээ. Бодож шүүх. Амттай хард uuсан мадууд таах юм. Ийм өчигдөр давс өчигдөр бүр их. Зунаас ахтуулаад хамгийн гоё нутг байгаа юм да. Юусад энэ айдын Оо, ирүүсүүд одоо энэ дичваа энэ хат арууд ирүүсүүд хайт баг. Харин мадаа муу хариулах юм бол чи ирүүстэй өгч шүү дээ. Тийм үсрээд мад хашгираад мадаа өөрхөн юу ч хэрэгтэй. Тэгэхгүй бол ирүүс өөр явах юм. Мад хажуурахтай бол татаад хүмсээрээ татаад тэврээ хитчих. Тэгээд цусын сороод хаваасч. Тэгээд муу хариулах тэгээд мадаа нэггүй. Ирүүс чод энэ хатанд явж чадахгүй юм. Жинхэнэ одоо тамирчин амт байхгүй. Энэ хадууд нь хараагаад бүр гэмтчихгүй яах вэ? Эйсэ мөрлөн дүнхийг сэрэгвэр хайрхад энэ зулай бүхэн мөнгө цастай. Октор вайн хээлэн дандигнэн өвөрлөх талс туссан хэр бэлрүүгэн симэрэн горих болог болон буухтан эрэднийн аршааны шинжийг биедэн агуулan хүн малыг ундаална. Алтан тэлийн хөндийн хүн ард мөнгө заснаас ундрахтай аршааны охийг хүртэх бурхны заяаг олж төржээ. Тиймдээч энэ нутгийн хүн ардын оюун сэрэг бодлын цар хүрээ саруул санаа уужим бие эрүүл байдаг үзээ. Өнтэй үл жөнд төвхнэн хайруу хүйтэн цагийг ажралгүй үдэж байгаа загчин айлууд хаврын ихэн сард өгөхөд цагаан сарын бэлтгэлэн хангаж хэлдэг юм.
Тэд цагаан сараар зоглох ууцвчүүгэн өвлийн эдэш хүнс базаах хоёр бэлтгэдэг бол тавгийн эдэний мушгмал самзай бов бууз ванша эзэгтэй нар битүүн огтуулан хийж бэлтгэнэ. Харин хот айлын ирчүүд өвлийн адаг сар шувтрахаас өмнө урд зүгтэн чулуугаар овоо эндэр босхон салаа ацтай бургас хатгаад бургасны оройд эцэг малын шилний ноосыг 5 өнгийн утасны хамт уйдیں۔ Энэ бүхнийг хийж дуусгад цагаалж золгоход бэлэн болдог учиртай. Харин битүүлэх ёсны хувьд нийтлэг заншлыг үйлдэх бөгөөд гэрийн баруун бүслүүртээ лам бурхны хөлгөмрийг тусч мөнгө мөсийг байрлуулдаг бол зүүн бүслүүртээ богж өдөрийн хатган зайлуулах өргөс дулаан харганыг хатчуулдаг. Ничота. Ну гурван бүслүүнийг хатчихдаг. Энийг ч бурхан манад зааларч байх юм аа. Хэрэг нүсмөртэй яхаа удаагаар орчих бурхан. Энэ багтар энэ үр сатгаад нөгөө бүхчүүд хэрний нөгөө гуринга хатчихгүй. Ийм ёстой миний хөө. Энэ ган тавих хэрэгтэй. Чи чулуу välдэж эргүүлээд 13 доноо чулуу. Яамны хос. Сангаан хойд тавих юм тийга. Одоо чанд вэлмэлд цог гарч ийшээ. Би эргүүлээд тавиад байна хаа. Шиний нэгний өглөө зөвхөн ирчүүд энэ дэр овоон дээрээ цуглаа. Тэд эзэн савдгуудад тань зулгаж, хүслээ хэлж, хувь заяа амдаатхан цацлаас үлдсэн идэ будаага алтайн хишиг хэмээн гэрт үлдсэн бүх хүмүүст амсуулдаг заншилтай. Тэднийг энэ дэр овооноос иргэн ирэхэд гэртээ сая золголт хэлдэг ёстой. Дав хаатууд намайг удаад хийсэн хөтөд кирийсэн үүдс таалтаами. Намайг аммутараа. Ватерманган садамын надыг торхыг хажаадгүй ёг хөвчгүй сайхан өдийг наслуулж байгаа баян алтаатай баярлалаа цаатар. Аудио сургалтарсааруу. Аудио сургалтарсааруу. Салхиндээ сайхан шинжүү. Сургалтарсаа авч гэнэ үү? Сайхан шинжүү. Сайхан. Сургалтарсаа сайхан үжиж гэнэ үү? Үндөө. Заасан байна уу? Нүүдэлчд өвлж өндөө айтай тухтай өвлжөөд хоньны хөгөр хоос өмнө уулын нөмөр бараадан нүүж намдор зөөлөн хөрстэй жилэн салхихгүй цагаан өвстэй газар бараадж хаварчна. Хаврын гайлган өдрүүд арараасан хөврөн хөвөрч хан алтан ингэрт алтан наран ойртон энгэрээвэрийн өдрүүдэд мал төлөж эхлэн. Нүүдэлчд энэ үеэр 5 хушуу малын хан төлийг эсэмэнд бойжуулах ажилд өдөр шөнөгүй зүтгэн. Шөн төрсөн булан бэлчээд гарсан богийн төл осгож эндхэн амрахан тул малчид энэ үеэр сонор соргог анхаарал тавих шаардлагатай болно. Тэд өдрийн цагт бэлчээр турганы уут авч явдаг бол шөн хоттой хонион чимээлэн сэрэмжтэй хомдог. Хүйтэн жиндүү өдөр бэлчээрд гарсан хургийг төрсөн дарвид намлуулж уутан данхийн гэртэн авчирна.
Хурганы ууданд хийнгэртээ авч ирсэн төлийг их мал олгоч тохиолдол гардаг байна. Энэ тохиолдолд загчингууд хоныг тойглон ямааг чааглан аргадаг юм. Экол тайн өндөрийн нүүдлийн голбаатар тэмээгэж энэ сүрлэг амтэн харагдаж байгаа шиг хатуу чанга халиршгүй зан авиртай амтэн биш. Шилэрч яваад хээр бутгалсан ингийн төл эндхэн элбэг тохиолддог байна. Тиймээс нүүдэлчэд ботголох төгсөн ингийг анхаарал тайжиж дөнгөж төрсөн ботгыг ихэд намлуулах дулаан нэмнээ хүчилгаар хүчих зэргээр осгож эндхээс сэрэмжилдэг юм. Эрги хорвоо гин жамаар эхээс ам таслан мэндэлж буй энэ ял хамтныг ямар хуу хүнд бэрхэд тавилан өгтөж байгаа нь төсөөлөгдөшгүй. Гэлээч эзэн хүнийхээ амьдрахын төлөөх тэмцэлд хөтлөгдөн ус нутгийн хаан зан араншин хэцүү бүгдийг сөрөн мөрлөж Алтай улсын хан замд эрвээ хатуужин гүйсэж өнөртнээс хөвөрсөн өвөтэйсэн их нүүдлийг нуруундaan тэн зүтгэх нь гарцаагүй гэлээ. Аач мэдээ энэ бүгдийг асуугоё. Тимэтэнээ яах вэ? Ийшээ тийшээ яваад эхэлнэ. Ийшээ тийшээ яваад явдал үсээд эхэлнэ шүү дээ. Тэгэхээр за энэ төрөх цаг юм байна гэж мэдэх хэрэгтэй. Тэмээ гэдэг чинь одоо 12 сар болж төрдөг байхгүй юу? Тийм ээ. Тийм. Мадаас ондоо удаж байгаа. Тийм. Жил болж өсөлт нь одоо жил болж төлн гардаг. Тимээгийн хинцээ саргав. Гизээс хөө үлчи яадаг торон бодоод суугаад байгаа. Гурван нас үргэлж сургаж шүү дээ. Тэмээ. Тэгээ тэмээгч сурах тусаад их ихтэйхэн айтайхан сурахгүй бол тэмээ гэдэг мал чинь утгуудтай учраас амархан гэмтэл авдаг байхгүй. Хүзүүн дөрөө мулгарчдаг учраас. Загч нүүдэлч тэмээг ботго байхаас нь нүүдлийн замд бэлтгэж эхэлдэг юм. Эхлээд ботгыг эрс завчин хадтай ууланд явуулж сургана. Ингийн тулд ихтэн ачаачин ботгыг дагуулна. Ихийгэн бараадсан ботго ямар ч бартааг давхад бэлэн байдаг. Харин тайлаг болохын цагт нь бурантаглаад хамрыг мэдүүлж ачааны араас уйж явуулна. Үүний дараа хомтой явуулж улмаар нүүдлийн замд зөвшөрч эхлэхэд нь мөс тэнжээлж эхэлдэг байна. Ингэж сургасан тайлаг нүүдлийн замыг ажирлгүй туулж чадах хүчирхэг
аттын тэмээ болдгоо. Нүүдлийн түрүүнд 5 болон түүнээс дээш жил ачаайтсан атыг хөдөлдөг бол хөгшин ат болон залуу тайлгийг дунд хаваар явуулна. Нүүдлийг төрүүлж ява ат зоригтой хүчтэй байх нь арарын тэмээдэд урт замын туршид дэм болно. Тэмээ 10-аас дээш жил ачаач бол нүүдлээс хальширч зүрхэн үхдэг байна. Тиймээс загчингууд хөгшин тэмээг цаваанд хөдөлдөг байна. Малан эсмэнд байжуулах их ажлын хажуугаар загчин ирчүүд эмнэг хангалаанд сургаж эхэлдэг. Овл хаврын уртад ядарч сулдан тэнхээр шамжаагүй малыг сургах нь хялбар байдаг юм. Бага учраас адуумалтай ноцолдож өссөн ирчүүдэд тэмээ адууг унлаг эдлэгийн сургах энэ ажил нь бэр сорьсон багтай ажил юм. Энэ үеэр загчин ирс эд хаван гайхуулан гагцгүй эмнийг хангал сурах хэм төлөө төрсөн мэт жоох хаатай харагддаг. Эргэх цагийн айсаар загчин түмнийг дараагийн нүүдэл өрн дуудлаа. Энэ удаагийн нүүдэл бусад нүүдлээс харьцангуй хялбар бөгөөд хаваржаанаас буйр сэлгэн ус тайваргамалтай сайхан ширэг дээр бууж амс хийдэг юм. Нарангууд тэмүүлэн тэнгэрт шүргсэн сүрлэг алтайд 100 цаг иржээ. Хүүхэд багчуудын цовоцол гүн инээд айраг цагааны 9 шуугах чимээгээр хөг аялгүй хөгжөөсөн 100 цагт загчин төмний ажил ёс тойлныг ундарч гарна. Зуны дэлгэр цаг нь нүүдэлчин төмний хувьд өвөл хаврын хэцүү цагт хэрэглэх нөөц хүнсэн боловсруулах малажихуй нүүдэлд чухал хэрэгтэй тоног хэрэгслүүдэн зэхэхэд тохиромжтой үе байдаг юм. Загчин эцэг тэнар сүү сайлын цагаар ааруул ээзги айргийн шар тус нэрмэл ярих боловсруулах ажилд шамддаг. Харин хүүхэд багшууд өглөө өвөр нойтын аргал түн түлш болгон нөөцөлдөг. Өдөр бүр нойтын аргалыг нэмж шавсан аргас өндөр сойрл байдаг. Хөрсний бүтэц ургамлын бүрхөвч бага цөлрөх хэрийн бүсэд хамаарах энэ нутагт хангай газар шиг модгүй тул нүүрс аргал хоёроос өөр түлэх төлшгүй гэд хэлэсдэхгүй. Тиймээс загчин нүүдэлчдэд зуны нарны элчинд шавж хатаасан аргал элч сайтай сайн чанарын төлшөнд тооцогддог юм. Зуны ихэнх сард нүүдэлчид хоньныхоо ноосыг хэргэж эхэлнэ. Энэ үеэс 90 хоньны ноос зааглаж ноос хэргэх ажлыг саахал дарааны жанжуулдаг. Хоньны ноосоор нүүдэлчид эсгийг дарж дээс томно. Хоньны ноосоор хийсэн дээс зөөлөн болдог учраас өрхөний оосор хошлон зэргийг харин сарлагийн хөвөр тэмээний ноосоор бүх бат татлах хийдэг.
Ийхүү Баатар хайрхны хэвлэл хүндийд хүн малын зоо тэний жамжихтай зэрэгцэн загчин түмэн дараагийн нүүдэлдэн бэлтгэж эхэлдэг. Зуны халуунд голын айсав нам дур газарт 45 хэм хүртэл халж шумуул хөгтрүү дэлэн чолширч хүн мал тогтож байхын аргагүй болдог. Харин нүүдэл зэрэг уулын таг нь сэрүүн салхитай үржил шимтэй учраас хүн малын алил нь дээш нүүхээр тэмүүлнэ. Тиймээс гүвэ бургасан багийн айлууд өлийн даваагаар ураа баг сумын төвийн айлууд 3 бус хоор давж шилэн ногоонуураар эхэн багийн айлууд хавцлын бус хоорыг хөвчлэн давж Баатар хайрхны 1000 салаа өд хөврөн нүүх хошуу нүүдлийн их хаян эхэлнэ. Нийт хошуу хотол сум засаг захираа хамарсан их нүүдлийг хошуун нүүх гэж хэлж заншжээ. Хошуу нүүдэл нь өөрийн гэсэн дэгж аягтай бөгөөд хамгийн өндөр настантай айлдаа цуглан өдөр судраан товлож тэмээ мал тоног хэрэгсэл зэхэн хийх ажил анх хуваарлахаас эхэлдэг. Тавлсан өдөр цагтаа бүх ирчүүд цуглан айл өрхүүдийг нүүлгэж эхлэх бөгөөд нүүдэл 3-5 хоног үргэлжилнэ. Цуслан зорсон нүүдэлд хөгшин, хөвөө, хүүхэд, багчууд, хэн зөтөл, ядарсан малан хүртэл үүрч дүүрэн зүтгэдэг. Гэр бараагаан буулгахдаа тооноо нүүхсүхт чиглүүлэн ханан дээгүүр давуулж авдаг. Өндөр уулын нүүдлийн хамгийн гол анхаарах зүйл бол тэмээний хом шатыг тохируулж тэнжээг жигд татан ачаалах явдал юм. Загчдаа буурян цэвэрлэж нүүдэл хөдлөхийн өмнө утаасан тавьж ариулдаг. Энэ намар цаг дэргэн бууцан даангэр нь нутаглан гэсэн утгатай зан үйлээс ихтэй юм. Ачаалаа тэмээнүүдэн араас нь чөрхөлж дуусаад гэрийн эзэн буурян гიშгүүлэлгүй нар зөвөргүүлэн нүүх зүгэн чиглэн хөдлөнө. Харин эхнэр хүн хэнцэр хувцсан өмсөж сайн зүсмийн морион унан нүүдлийг хөдлөнө. Жаргалын орныг зорих нүүдэл урагшилсаар замдаа нэгэн дурсан цуваа жигд тайван алхаж гэрийн эзэгтэй нүүдлийн түрүүг чимэн нэмсэглэж хөсгийг харуулдах хэрчүүд үе үе дууган чимээлх нь загчин нүүдэл өөрөө хөг аялгуу хөгжимтэй гэлтэй. Уйлэн хөврөх нүүдлийн цуваа өгсөн өксөөр нүүдэлчэд замд таарах даваан дээр гарч обоонд ёслож амс хийдэг. Энэ далимд хөгшөд нялхсан цайлан тэмээ малан амраан эрчүүд ачаахс гон засч чангалнаа. Ногооч гэсэн сайхан ургасан байж. Утхадина найнд чинкин тэмээ көтөж. Улас хөвсхзина баярт жора хурдан сөөж. Улаан шарын зааг дээр үртий харуул харуулдаг. Урдлагта төрсэн загчнуудоо. Олзоо Баатрын хамт онгон килэманарч. Одта көвнэлэг доржаараа улас гөрнэн толгоолуулж. Одон цал хоёроор өргөн чэжэн чимсэн заяаны босго эндэрт загчин хүмүүнөө бидээ.
сэрүүн тагта загчин айлууд 2 сар орчим зусдаг. Аагам халууныг мэдрэлгүй өнгөрөх тэд найр над манхийн аятай тухтай зуныг өнгөрөө. Харин энэ үеэр загчин ирчүүд намрын хадланд ам бэлтгэж гол руу буцаж ус тавих ажлаа амжуулдаг байна. 2 сар хүн малгүй нам гүмхэн байсан зэргийн хөндийд өвс ногоо халиуран найгаж байна. Цуслангаас мал буухаас үрдэж өндөр шигүү өтгөн сайхан ургасан шагшиг өвсийг хатаж нөөцлөх нь чухал. Тиймээс ирчүүд намрын нүүдлээс үрдэж 8 сарын дундуур хадлангийн ажилдаан ордог. Тэд хадлан эхэлгээс өмнө 150 усан хааж газраа хатан хатгад бэлднэ. Хадсан өвсөө амин чиг нь хатгаас өмнө бухалдж авдаг. Нүүдэлчдийн цусланд байх хугацаа өндөрлөж хошуун уруу нүүх нүүдэл эхэлнэ. Намарчаа зэрэг нүүдлийн замын зарим хэсэг илүү вартаатай. Зун нүүхэд айдуу тайван үдэж өнгөрөөсөн хавцлын нуур эргээд нүүхэд нүүр буруулжээ. Зуны хуруураан дуусна нэгдэж нуурын төвшин хавцлын хатан элгийг давсан байна. Тийм болохоор нүүдэлчдэд эгц савчм хадтай бартаатай замаар явхаас өөр арга үлдсэнгүй. Хавцлын нуурын шар хатаар давхын тулд эрчүүд хатан зам дээр тосон сууж ачаатай тэмээнд дэмөгч түлхэж гаргадгийг. Бүр ихтэй жил энэ нүүдэл бүрч аюултай. Иймээс нүүдэлчид энэ газрыг тэмээ түлхэдэг хэмээн нэрлэдэг. Намаржаа зорьсон нүүдэл бартаа ихтэй байсан чиг хашир нүүдэлчэд ажирлгүй ирлээ. Ногоо цагаа элбэг намрын үлрэлд хүн малгүй санаамарч сая нэг амс хийнэ. Өндөр их алтай дан зэргийнхэн өвөл хавар зун намргүй нүүсэрэл өв тайсан загчны нүүдэл хөвөрсөөр. Эцэдний ядарч малн цусмаар харагдах амгалан тайван сууж ис чадах энийхэн нүүдэл соёлж иргэнсэн гэх орчин цагийнханд туйлын төвөгтэй санагдаж байж ч мэдхийн.
Гэсэн ч өсрөнгүй хөгжил нь туйлдан хүрэн алдаж, үнэндээ бол мөхөлийн ирэмгэрүүгээ явж байгаа дэлхийн ертөнцид үгүйрлийн оюун санаа нь огт ойлгоогүй нэгэн зүйлийг Алтайхан нуруундаа үүрэн нүүсээр байгааг анзаарах, ухаарах цаг нэгэнтээ болжээ. Өсөж төрсөн дэлхийг онгичиж мүлжөөд warж байгаа хүн төрлөختөнд өвөртнө байгаа байгальтайгаа зохицсон амьдрах, өөрөө нь төлжин ургаж, эргэн сэргэх амьд бүхэнтэй нь ээлж халаатай байж л урт удаан амьдрахыг нүүдлийн жим зүрээлгэн Монголын малчад өгүүлсээр л байгаа юм биш үү? Төгс төгөлдөр хүмүүний унган эргэншлээсэн холдож салаагүй цорын ганцаард түмэн гэж хүн төрлөختөн Монголын минь эргэж харах нь гарцаагүй гэлээ. Ардын баатар шиг домогтой алдар цуутай алтан тэлмээ адуу малаа ундалсан ардын гол хөдөөнүүрээ агуу дэцэ сулмаатай алтан тэлмээ үлгийн утагны агуу дэцэ саяасан аштын сайхан миний нутагны уртын дууны шуран хайтай удам шаргал оюнгийн хөнди ухан тарда ундалсан орхин гол холбоонуура агуу дэцэ сулмаатай алтан тэд үлгийн утагны агуу дэцэ саяасан аштын сайхан миний нутагны алт шиг нутагт урсан ч алтан тэлээ шүтнээ би алсын дэважинд засан ч баатар хайрхнаа түшнээ би Нарсдахчин ардимин намтрыг мөнхөлсөн айцмин хөнди өндөр дэцэ саяатай өдөгийн нутаг бидний шүүтэй агуу дэцэ сулмаатай алтан тэд үлгийн утагны агуу дэцэ саяасан аштын сайхан миний нутагны агуу дэцэ сулмаатай алтан тэд үлгийн утагны агуу дэцэ саяасан аштын сайхан миний нутагны аштын